Дэлхий 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн. Амьдрал үүсэх хамгийн таатай орчныг бүрдүүлснээр манай цэнхэр гараг хязгааргүй орчлон ертөнцөд содон. Дэлхий дээр 3.5 тэрбум жилийн өмнөөс амьдрал үүссэн гэж эрдэмтэд үздэг. Одоогоор шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа амьтдын зүйл 2 сая гаруй. Амьдралын анхны хэлбэр бактери үүсэн бий болж уур амьсгал, газар дэлхий, гараг эрхсийн зэрэг нөлөөний улмаас энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал амьтдын аймаг бий болж ховсон хөгжсөөр сэр нуруутан хөхтөн бий боллоо. Өнөөгийн ухаант хүн бий боллоо. Энэ хооронд дэлхий дээр 1 тэрбум гаруй жил өнгөрчээ. Ухаант хүн байгалийн хүнд ширүү нөхцөлд тесэн үлдэхийн тулд гал хэрэглэж, зэвсэг зохиож, нохойг гаршуулв. Ингэснээр ухаант хүн энэ ертөнцийн эзэн боллоо. Манай эртний өмнөх 209 онд Хөнөө гүрэн өнөөгийн Монголын нутагт төвлөн байгуулагдаж түүхэнд нүүдэлчдийн үүсгэсэн анхны төр тулс хэмээн тэмдэглэгдсэн юм. Сүнс нохойн төрлийг дамжиж хүний биед ирдэг хэмээсэн бөөн нарын үзэл Чингис хаанаас ч эртний улбаатай. Төв Азаас эхэлсэн хүн төрлөختний их нүүдэл нохойн тархалтад ч нөлөөлснийг Түргийн Канкал, Кавказ болон Дундад Азийн хонч нохойнууд гаржаас гаралтайг, үйлдэр нь эртнийх тусмаа нохой ухаалаг, давуу тал ихтэй байдгийг судлаачид тогтоожээ. Ер нь гарж сарлаг хоёр бол эрт цагт зэрлэг байхаасаа шүтэлцсэн тархацтай амьтад гэдгийг мартах аргагүй. Сарлагтай газар жинхэнэ гарж байдаг гэдэг логикоор Алтай хангаач гаржийн уугуул нутаг мөн. Зарим судлаачид сарлагыг шашин дагаж төвдөөс орж ирсэн мэтээр мэдэмхийрдэг. Нийтийн тооллоос өмнөх Хөнөө дунд 6 хушуу малмын хэмээн сарлагыг оролцуулсан үг гардаг. Ягаан уулаан алдаад эхнэр хүүхэд минь ингэсэггүй боллоо. Цагаан уулаан алдаад 6 хушуу мал минь өсгөө боллоо. Өнөөгийн үнэгт дун. Хөнөөгийн 6 хушуу малын зохилох хэсэг нь Хөнөөгийн тэр тэнгэр уулын салбар ууланд сарлаг нь байжээ гэсэн тийм төгөлд өөрөө гараад ирж байна. Тэгэхээр нэгэнд Хөнөө сарлагтай байсан. Хажуугаар нь Хөнөө тэр ямар нохойтой байсан өвөр Монголын хөх хотын музейд байгаа шүү дээ. Бахар нохой сарлаг гэдэг бол өөр Хөнөөгүй вэсл монголчуудын байсан зүйл. Нүүдэлчин аж ахуй эрхлэхээс битгий ерөөсөө л хүн үүссний дараачийн хүний анхны дижиж гаршуулсан юм бол нохой. Бид Монгол нохойн тухай ярих хамгийн түрүү эхлээд Улс аймгийн Сахил сумын Могжин хадны зүг зургаас эхэлж ирвэл Монгол нохой хэрхэн яаж үүсч бий болсон, Монгол нохойгоор монголчууд хэрхэн яаж аж ахуйтай болсон түүх намтар энэчнээс л эхэлнэ. Мезолитийн үе Улс аймаг Сахил сумын нутаг Можогийн хадны сүг зураг. Төвдийн эрдэмтэд бас барууны ганц нэг эрдэмтэд төвд нохойн гарал үүслийг гений хувьд шалгаж үзсэн юм байлаа. Шалгаж үзсэн ген нь бол бус нохойны хувьд бол чамнаас 40-44 мянган жилийн өмнө чамнаас ингэж
салбарлаж хоёр тишээ явсан гэж. Гэтэл энэ гарзан хоол жоноос 58,000 жилийн өмнө салбарсан. Тэгэхээр эндээс 2-3 дүгнэлт гарч байгаа юм л да. Нэгдүгээрт хамгийн анхны гэршүүлсэн нохоо олж тарах гэдэг. Тэгээ энийг буцаад антропологийн хүний үүслийн түүхтэй холбоол их сонирн болох гэдэг. Магадгүй энэ нутагт Төв Азийн нутагт хүн ирэхээс өмнө Кроманьон гэж орчин үеийн хүн ирэхээс өмнө замдаа дагуулад гэршүүлсэн байж тарах гэдэг. Нүүдэлчин монголчуудын амьдралын урт хугацаанд амьдралын олон одоо өвөл зун тэ загварын бэрхшээл хүндрэл амьдралын зовлон жаргал донд бий болсон хамтарч амьдарч байсан тэр амьдралаас бий болсон энэ сонгол үйлдвэр Монгол нохой гэж үйлдвэр бий гэж би бол дотор итгэлтэй байдаг. Голландд очиод аль бисны альчлалаар явж байхад тэнд Монгол нохойны тухай биднээс илүү сайн мэддэг, бидний мэдэхгүй түүхийг мэддэг тийм хүнтэй би таарч ирсэн. Тэр судлаач хүн байсан. Тэр хүний дүгнж байгаагаар бол Монгол нохой бол Монголдоо л бий болсон Монгол нохой. Тэрээс аль нэг орноос авчраа нутгшуулсан нохой бол огт биш ээ гэж тэр хүн дүгнж ирсэн. Монгол нохой гэдэг бол маш өргөн уудам нутагт нүүдлэн амьдарч байсан монголчуудын гаршуулан тэжээсэн үйлдвэрүүдийг нэгтгэсэн асар өргөн ойлголт юм. Хөнүүгийн шууд удам нүүдэлчин монголчуудын гарж нохой зул сард цуглаж, цагаан сард гөлгөлдөг нь төвд нохооны орооны мөчлөгтэй яг ижил. Тэгэхээр төвд нохой Монгол гарж хоёр бол цагийн эрхээр холдож, байгалийн иргэшээлээр баг зэрэг өөрчлөгдөн хувирсан, дотоод Азийг нэлэнхүйд нь хамарсан ихээхэн том орон зайтай нэг л үйлдвэрийн ноход юм. Байгаль нуурын баруун эрг хавьяас 8300 жилийн настай гаржийн гавлын яс олдсон нь ч үүнийг хөтөлбөргүй батлана. Монгол үндэстний орон зай гэдэг бол одоогийн тогтоосон хилээр хязгаарлагдахгүй. Байгаль нуураас хөх нуурын өндөрлөг, ижил мөрнөөс хянганы нуруу хүртэлх өргөн удам нутгийг хамарсан ойлголт юм. Дэлхийд алдартай Таймс сэтгүүлийн Time Millennium нэртэй тусгай дугаар шинэ зууны босгон дээр хэвлэгдэн гарчээ. Таймс сэтгүүл өнгөрөгч мянганы 100 болгоноос шилдэг хүнийг онцолж 10 алдартныг тодруулжээ. 13 дугаар зууны алдар суутнаар хүн төрлөختний түүхэнд хамгийн агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч гэж Чингис хааныг тодруулсан байна. Мөн Вашингтон пост сонин мянганы шилдэг хүнээр Чингис хааныг тодруулжээ. Зарим судлаачид дайсныг тагнах, мөрдөн хөөхөд Чингис хааны цэрэг анх удаа нохой хэрэгэлсэн гэж бичсэн бөгөөд ийхүү Чингис хаан өөрийн боломж нөөцөөр дайсныхаа харьцаа баярлал, хүчийг сайтар судалж тулаанаа эхэлдэг байсан учраас насандаа хийсэн 60 гаруй тулалдаанд нэг ч удаа ялагдаагүй байжээ. Түүх жагтимч Болдбаатар. Чингис хаан өөрөө яг өөрийнх нь гэсэн 100 гаруй нохойтой юм байсан гэсэн тийм баримт байдаг юм байлээ. Орцын уран төшүүл гэдэг том гой уул бий, тэр уулны хажуудалд олон нохойд гэдэг газар нь баахан тийм өрөмтцсэн юм шиг хотгийн үлдцтэй. Тэр үлдцсийн домгийг орцсууд юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол Чингис хаан өөрийнхөө нохойнуудыг цөл гатлуулж ирсэн ядарсан нохойнуудаа цэнгэг усаар явах гэж энэ өндөр хаттай газар Ялдармаа гэдэг дарханаар 108 хотог өрөмдүүлсэн юм а гэж тийм домог байна. Чингис хаан лав өөрийнхөө 100 нохойтой явжээ гэдээ бодглоо энэ бол манайхан аян данд нохой авч явж исэн жишээ, энгийн жишээ. Шон дайтахтай хүнээс илүү ухаалаг болохоор манай монголчуудын ав хомрог, атаатан дайсантай тулалдах зэрэг бүх арга ухаан чонноос үүдэлтэй байдаг. Танаа хятадд чонон сүрэг байхгүй болохоор дайн байлдаанд тааруу байх нь аргагүй. Дайнд ялах, ялагдах гэдэг чинь чи өөрөө чоноо
аль эсвэл хоньоо бүлэгт байдаг. Чон сүл хятадын зохиолч Зян Рун. Оросын судлаачдын юун дотор өөрөөсөө Чингис хааны хайрын 30 мянган нохойтой байсан гэсэн тийм бүр баталгаатай юу гараад ирсэн. Ингээ бодглохлоор ер нь монголчууд нохойд аргацад маш том үүрэг гүйцэтгсэн ард түмэн юм шиг байна. Тэгээд 90-ад оны ихээр би Монгол улсад байсан Америкийн элчин сайд Лапорта гэж хүний гэрийнхэнтэй нэлээд ойр дотно танил найз нөхөд байсан. Тэр хүний охин хөрөн хоёр нь нохой судлаач тийм хүмүүс байсан. Бүр хэрэгээр Монгол нохой судлах гэж Монголд ирж исэн. Яагаад гэж ирсэн гэхээр Төвд мастиф гэж буруу нэр өгöd байна. Тэгээд хятадын дундад зүүн үеийн их сурвалжаас юм уу харах юм бол Монголын цэргийн урд хэрэгэлдэг тийм байлдааны нохой байсан юм байна. Зөвхөн төвд зүйлдсэн юм биш. Монголын эзэнт гүрний үед Монгол цэрэг хаа хүрсэн. Тэр бүх газар Монгол нохойтой яг адилхан нохой үлдсэн байна гэж ярьж байсан. Үйлдвэр гэдэг нь угсаа гарал, гадаад төрх, зан араншингаараа төстэй нэгэн бүлгийн нэр юм. Үйлдвэрн дотроо олон хэв шинжийг агуулсан маш өргөн ойлголт юм. Монголчууд бол угаасаа нүүдэлчин улсууд учраас энэ Монгол нохтууд бол таран дэлгэрж түгэж орчин амьдрах нутгийн цар хүрээгээ ихсгэж байсан. Хамгийн түрүүн бол мөслөгийн үед нэг тарсан, тэр үеэр бол хамгийн эхний таралт гэж үздэг. Дараагийн таралт нь болохоор Хүннү гүрний үед нэг том тархалтанд орсон. Дараагийнх нь болохоор Чингис хааны үеийн их эзэнт гүрний үеийн тархалт гэдэг одоо 3 том тархалт явсан. Бүхний түрүүнд довтлон яваад зэв хубилаа зэлэм сүбэдэ нарыг жамуух Чингис хааны 4 нохой гэж Таян хаанд хэлдэг. Монголын нууц товчонд Чингис хааны 4 генералыг галзуу 4 нохой гэж өргөмжилсөн нь санамсаргүй зүйлэл огт биш. Хубилаа зэлэм зэв сүбэдэ та 4 нохтой зорьсон газраа илгээж боорч мухулай борохуул чулуун баатар эд 4 хөлгүүдээ дэрэгдээ бас хатгалдах өдөр жүрчидээ хууль дээр хоёрыг урууд мангуудаа урдаа байгуулвас сэтгэлээ бүрэн амар болгох бүлгээ бий. Монголын нууц товчоо Чингис хаан. Төрийн мандал мөхөл нохоогийн холбож ярьдаг байна. Жишээлбэл Монголын нууц төвчөний тэмдэглэлээр авч хэлбэл 8-ны Даян хааны одоо мөхөл ойртсон гэдгийг бол нохоор бэлэгдэж ярьсан байна. Хөвсүү савраг гэдэг бол энэ том жангжин бол хэлсэн байна. Манай 8-ны бол одоо дөрөөтлын чагаа орсон байна шүү. Монголын бол мандах чаг ирсэн байна гэдгийг бол юугаар ирсэн бол нохооны бол одоо дуугаар ирсэн байна. Манай нохоо бол итрхий хучил хучж байна гэж ярьсан байна. Итрхий хучил гэдэг бол нохооны тийм одоо ойлж яншиж хучих ийм хучилыг хэлж байсан. Үнэхээр энэ ойлж яншиж хучих бол нэг өрөх гэр ээл өрхөөс аваа чаашлаад бол төр гүрнээ бол мандал мөхлийн бол бэлэгдэж байсан гэдэг санаа гарч байгаа. Монгол хэлэнд нохойг заасан үг 138 тэмдэглэгдсэн нь дэлхийн өөр ямар ч хэлийг дагуулахааргүй үзүүлэлт бөгөөд өвөг дээдс маань нохой маллагааны өндөр соёлтой байсныг гэрчлэх наад захын жишээ юм. Хамгийн сайн нохой сургалж ашиглаж ирсэн үе нь болохоор Хувлын хааны үе. Хувлын хааны үед болохоор монголчууд дайн байлдаанд их ашиглахаас татгалзаад оронд нь яадаг болсон гэхээр ам бариулж сургадаг. Одоо ангийн тэр нохтуудыг бол дээд зэргийн хэмжээнд одоо дасгалжуул сургаж ашиглаж одоо ан яаж хэрхэн хийж байгааг харуулдаг. Энэ сургуулийг бол мундаг сайн сургаж ирдэг байсан. Хүннүү бол яа харахгүй нүүдэлчдийн хамгийн том орон зайг эзэлж исэн хүмүүс ямар нохойтой байсан бэ гэдэг. Бүгдээрээ цэрэг дайчд, бүгдээрээ нумс магссан хүмүүс учраас хэнийг өргөөлгөнд явуулах вэ? Тэгэхээр энд бол ангийн өргөөлгийн нохойнууд мэдээж их өөр гүйцэтгсэн байж таа.
Хятадаар зан ао гэдэг уул нохойг хөхнөөр ордсон монголчууд тангад нохой хэмээн Монгол цэрэг гаржийг сөрөг сүргээр нь авч явдаг байснаас тангадын нутагт ийм нохой олноороо үлдсэн юм а гэж тэд ярьдаг. Яг үннийг хэлэхэд бол би айхтар тэгж судлаагүй. Гэтэ хоёр удаа төвд рүү хоёр талаас нь орж үзсэн. Тэгтээ бас нохойны фермерын орж үзэхлэнгийн үзчихсэн. Тэгж явах ч гэсэн төвдүүд бол Монгол нохой гэж ярьд юм байна лээ. Чингис хааны нохой, Балдааны нохой, тэгээ бүр хятадууд нь шоолоод Монголын Балдан дагуултаас хоёр нохой үлдсэн. Нэг нь энэ төвд нохой, нөгөөх нь ийм шулуухан хөлтэй чав гэдэг цэнхэр эхэлтэй нэлээд өслөг тийм шар нохой байдаг. Энэ хоёр үлдсэн. Учир нь гэвэл хятадууд мах ихтэй хоёрыг аваад үлдсэн юм аа гэж ярьж байдаг. Мянга сонсохоор нэг удаа үзээ гэдэг зүйлийг баримталж бид нэр хаана нохой байдаг, монголчуудын хаана гар өрсөн газар болгон Монголын үлдэгдэл, өв соёл, ёс заншил олон зүйлүүдийн хадгалж үлдсэн байдаг. Утгаараа бид нэр энэ хүн нохойгоо эрен сурвалжлаж бас нилээдгүй газруудаар явсан. Монгол цустан болгон байгаа газар бид нар нохойгоо эргэлхийл сурвалжлаж авсан. Монгол цус баримтат киноны уран бүтээлчид, хятад улсын нохой үржүүлэгчид тэдний сэтгэгдлийг сонсохоор урд хөршиг зорьсон юм. Одоо ингээд тэдний яриаг сонирхуулъя. Бид нарын төвд мастиф гэж нэрлэдэг энэ нохой нь яг хизээ хаана үүссэн тодорхойгүй. Бид бол Чингис хаан энэ нохойг төвдөд авчирсан гэж үздэг. Төвд мастиф Монгол банхар хоёр бол үндсэндээ нэг нохой юм. Бид ярихдаа бол Чингис хаан аян дайн хийхдээ нохойн айрамтай байсан. Тэгэхээр тэндээс үлдсэн болов уу гэж үздэг юм. Хэрээд торгуудын эртний тотиен болох уулын хар чонын угшилтай, чонноос илүү хазалттай Монгол гарч ан авдж, аян дайндж, хүчрхэг зэвсэг болж таарна. Дэлхийн дайдыг номын хөвчөөр хэмжиж, Төмөн хилийн улс гүрнийг нэгэн төрийн буулганд эрхшээж, ертөнц дахинаа инх амгалан авчирсан их өвөг дээдсийн цог зал сүрхүчин мөнхөд дуурсагдана. Олон зууны чандыг анирдын чагнаваас Монгол цэргийн уухай, мордын туурайн төвөргөн сонсдох бүлгөө. Монголын эзэнт гүрэн нүүдэлчдийн баатарлаг түүхтэй хамт дэлхийг давтлахсан Монгол гарж нохоймор балартаагүй байна. За бүгдээрээ Монгол нохойныхоо төсвөр төвчээр шалмаг байдал, за ухаантай байдал энэний тухай ярил л да. За би бол нохоогоо чарганд хөлдөг байсан. Багада чарганд хөлдөж зохих хэмжээний ачаа ачиж гişүү мод ачиж өөрөө бас ачаатай. Тэгээ нохоо маань бас ажил хийдэг. Тим ажил хийдэг бас 40 одоо бетанта усыг чарган дээрээ тавиад нохоогоо өөрөө хөтлөөд тэгж зүтгүүлж яваад гэртээ өрөөдөг. За чарган дээрээ бас сайхан модон тавцсан хийж хагаад голоос мөссөөдөг л. Гэх мэтчлээ одоо хөөхөн ажил бас амжуулна шүү нохоо маань. Заримдаа өөрөө голоос мөс үрж байгаа тохиолдолд чарган дээр нь мөс ачичаад тэгээ сулдаа тавиад намайг нохоо маань одоо намайг дагаад тэгээд хойно урд ороод гэртээ гүгээд. Монгол нохой гэдэг бол эзний маш үнж одоо нөхөр сайн харуул хамгаалттай байлаа гэхэд хүн л юм чи унтаж болно, андуурч болно, эндүрч болно, худалдагдаж болно, хуурч болно. Нохойд бол энэ бүх чанар байх. Нохой эзэндээ үнэнчил бол хизээж хуурдахгүй, хизээж худалдагдахгүй,
хизээж унтахгүй унтсан хамгийн түрүү сэрдэг үнэнч байдаг тийм л юм. Байгалийн инстинкт маш хүчтэй хөгжсөн нохоонууд юм байна. Бусад үлдмийн нохоонууд бол амьдрах чадвар маш хүчтэй байна. За охин нохоо жишээ нь гүлгэлээг санахад их бариад бид нэг гүлийг их бариад авлаа. Дөнгөж юусоо ихээсээ унаал ерөөсөө секундын дараа тэр нохоо ихийнхээ мемэр мөглөж байгаа. Тэр маш хурдтай одоо сүнгөө олж уурга хөөх чадж байгаа байдал тэр маш хурдан хөдөлгөөнтэй байгаа. Дөнгөж төрөнгөдөө олж байгаа дуун чанга байдаг. Байгалийн шалгарлууд үнэхээр энэ нохоонд тэр хүчтэй явагдсан байна гэдэг нь харагдчихэдэг. Бат зориг, дэндв, нацаг нэм. Энэ зоригт хөвгүүдийн нэрс Монгол хүний тэсвэр хатуужлын гайхамшиг болон түүхэнд үлдсэн юм. Тэд бол Сибирь, Якут, Чукотк, Аляскаар дамжин Америкийн нэгдсэн улс хүртэл байгалийн хүнд ширүүн нөхцөлд 10,000 гаруй километр явган аялал хийсэн Бадарчин 93 багийнхан. Бадарчин 93 багийнхан Банхар нэртэй Монгол гарч нохойг авч явсан билээ. 1993 оны 4 сарын 15-нд аяллаа. Монголын одоо төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас бол эхэлж ийсэн. Тэгээд бид бүхэн бол энэ аялыг туулах одоо замдаа бол Монголын одоо үндэсний одоо бахархал болсон Монгол банхыг одоо багийнхаа нэг гишүүн болгож ингэж авч явсан байгаа. Аян замдаа сайн яваарай. Хүрэх газар холбогч өдөө байгаад дээвэн тоосыг давтуулсан хүний хүүгийн ачаанар нь урд нь хүн явж байгаагүй ой тайгаар аялах нь амь насанд аюултай. Бид гурав Монголоос гарахдаа бие биедээ ямар ч байсан замаасаа няцхгүй гэж тангаргөргөж гарсан улс. Үнэндээ ч амьд үсэн аялал байсан. Бид хүн Оросын нутагт энэ Тайг Сибирь явж байхдаа бол одоо нэг тосгоноор дайрсан байгаа. Бидний замд байсан Оросын нэг тосгон орчим маш их баавгаатай. Тосгоныхны ярьж байгаагаар 1 километрт 1 баавга заавал таардаг. Гэтэл та нар яаж амьд гараад ирэв? Саяхан манай тосгоны охин ойр ороод буцаж ирээгүйгээд гайхаж байсан. Баавгаад бариулаагүй нь үнэндээ банхрын минь ач. Монгол нохой 1-10 км-ийн цаанаас араатны үнэрийг мэдэрдэг. Сэрвэний үсэнд босоод архираад эхэлбэл бид ямар нэгэн араатан ойрхон байна гэдгийг мэднэ. Бид нар 19 нохой дагуулсан Сибирийн анчинтай таарч байсан. Түүний нүдэн дээр манай банхар чон бариад ирэхэд анчин. Миний 19 нохой бүгдээрээ нийлээд чон барьж байсан түүх байхгүй. 10 нохоогоор танаа хогсолж авъя. Бүр мөнгө нэмж өгье гээд. Бид амь сахигчаа юугаарч солиоог нь мэдээж хэрэг. Монгол нохой эзэндээ даанч үнэнчтэй. Тийм учраас бол бид хүн Монгол банхынхаа хүчинд өдөө одоо аялаа дуусгаж бүгдээрээ амьд сэрүүн бодол одоо ингэж гарч ирсэн. Тэгээд банхрын хуцалд хол газарт лүн гэж сонсогддог тул хэрийн чонын улаан тасалддаг байлаа. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хэр хүчтэй амьтан байгааг нь мэдэрдэг болтой юм билээ. Бид гурвын харцнаас тэр бүгдийг сайн ойлгоно. За ядарч намрая даа гэд бодлох хуурай газар хайхыг андахгүй. Өөрөө тийм газар олоод хэвтчихнэ. Хэдэн удаа баавгатай тааралдахад золтойл баавгаруу дайрж орчих гээд бид арай хийж тогтоож үлээ. Якутын жижиг досгодоор дайран өнгөрөхөд банхар хэрэгдэгдээ. Айлын хашаанаас хашаа дамжин хитэн нохтыг нь гаслуулж бөөн юм болно. Сүүлдээ бид гуравт загнуулснаас хойш мань банхар тактикаа өөрчлөлөө. Тосхон дундуур олон нохой боргоон дайрахад банхар сүүлээ хавчаад шогшино. Иймэрхүү янзаар явхад нөгөөх ноход догшрон улам боргоцгооно. Тосгоноос холдонгууд ганц ус хийж нөгөө хэдэн нохтыг хүрддэж байгаа юм шиг тараагаад орхино.
Хурдагдсан тавааршууд тосхон руугаа сүүлээ хавчаад алгуулна. Том ясыг сахар шиг хаглан идэж, олон хоног хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо цас шамарганд хээвнэг унтж байдаг энэ нохой бол Монгол нохой байсан юм. Яг аялын одоо Оросын нутгийг бол дуусан дуустал Монгол банкар бол бидний одоо бид нартай багийнхаа гишүүддэг бол байсан. За харамсалтай нь бол цаашаа бол Монгол банкар маань бол багийн маань гишүүн нь бол цаашаа явах боломжгүй болсон. За тэр нь бол бас санхүү мөнгөтэй холбоотой учраас бид нар бол Монгол банкрынхаа одоо Оросын одоо хойд мөсөнд лэрэг дээр байдаг Анадыр гэдэг тосгонд бол одоо бүрээд өвгнээд амшинны тал үлдээсэн. Аялал дуусснаас жилийн дараа нохоогоо авахаар би Чукотк нислээ. Би сэтгэл төгшсээр Бростасвичийн хаалгыг тогшлоо. Өөдөөс баавга шиг амтэн гүйж ирсэн нь банхар байлаа. Би банхартайгаа нисж эрхүүд буулаа. Эрхүүд байсан Монгол 8-ачд маань бид хоёрыг хоолоор дайллаа. Энэ үед бүдүүн гинжээр уйсан, дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны нохой дагуулсан Орос залуус бидэн дээр ирсэн. Банхрыг зааж нохойгоо зодолдуулъя гэлээ. Би ч дотроо эн чин зодооны нохой хэмээн эмээнгүй бодтол тэнд байсан монголчууд зодооныг өдөөлөө. Зодооны нохой харан орж ирэхэд банхар цээжрээ төсхийтэл мөргөж хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багал зурыг нь тасцун сэгсэрлээ. Салгаад өгөөч гэж орсуудыг гуйснаар энэ тулаан өндөрлсөн юм. Маргааш онгоцны талбай дээгүүр алхасаар Мятын онгоцон дээр ирэхэд нисгэгч банхар эх орондоо тавтай морил хэмээн ёсолсон юм. Нутгийн зүг сэтгэл яарсан зорчигчдоор дүүрэн онгоцсон дотроос нэг залуу босч монголчуудаа банхар маань нутагтаа ирчихлээ. Урд хурдхааныг барьчих гэд надад стакантай зүйл өглөө. Банхрын төлөөх хундаг өргөлт Улаанбаатар хүртэл үргэлжилсэн. Буян тухайгийн нисэх буудалд нисгэгч банхар хоёроос бусд нь ихээхэн халаалттай бууж үлээ. Монгол хүндээ Монгол газар шороондоо хизээд үнэнч Монгол банхруудаа зориулж нэг сайхан хөшөө босгох юмсан да. Манай Бацорог аялагчийн нийтлэл байдаг. Та бүхэн магадгүй уншижсэн бах. Монгол сайхан нохондоо зориулж нэг сайхан хөшөөд босвол босгочих юмсан да гэдэг ийм нийтлэл байдаг. Тэгээ тэрийг уншаад би бас нилээдгүй бас сэтгэл догдолж бас түүнд бас зориулж бас юм хийхийг бас өөрөө их хүч зорьсон юм аа. Монгол гарч нохоо холбоо гэд байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай холбооны гишүүд маань одоо энд энэ усаа өрөөлөөрийн маань бууран дээр анх бидний туслалын зураг хөргөө татуулж ирсэн. Тэгээ Монгол гарч нохоохоо одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг үргэлж энэ одоо ус шиг өргөлж өөдөө оргилж байхын бэлэгдэж энэ хүү сайхан зүйлийг бүтээсэн юм аа. Монголчууд юу гэдэг вэ гэвэл хуулинтай хүртэл оруулж заасан байдаг. Ямар ч хүний бүх юмыг хурааж болно. Ганцхан юмд хурааж болохгүй. Энэ бол нохойг хурааж болохгүй. Яагаад хурааж болохгүй юм бэ гэхээр нохоо бол эзэнтэй маш үнэнч. А энэ бол зөвхөн Монгол нохоон дээр гардаг онцлог шүү. Ноён итгэхээс нохойд итэг. Ноён тэжээхээр нохой тэжээ гэж монголчууд ярилцдаг. Урд цагт лам хүн шар нохой, ноён хүн улаан халтар нохой тэжээдэг ёс байж. Тиймдээч манайд хааныг нь гэвээс харцыг нь гэж бай. Харцыг нь гэвээс хар нохойг нь гэж бай хэмээх үг гарсан буй за. Монгол нохоо маань өөрөө нэгдүгээрт нөгөө нүүдэлчин, хоёрт малч, гуравдугаарт анч гэдэг байхгүй. Тэгэхээр яг ийм олон юм цогцолсон тийм нохоо бол одоогоор бас байдгүй. За Монгол нохоо бол одоо жилийн 4 улиралд одоо дасан зогтсон Монгол орны байгалийн шалгуурлыг даван туулах чадвартай, ангаа хийдэг, малч, хотч ийм нохоо юм байна. За 2008 оны нохоон шоу тэмцээн уралдаан дээр Монгол нохойг бол оруулж одоо хэрэгэлтэй дасгал, ерөнхий дасгалуудаар аваргын алтан медалийг авснаас хойш одоо хүмүүсийн бодол санаа бол
арай өөрчлөгдсөн. За тэгээд хүмүүс бол маш их одоо иргэд нохоо сонирхч мэрэгжлийн хүмүүс гадаад дотоод хүмүүс маш их дэмжиж ирсэн. Тэрнээс өмнө бол Монгол нохоо сургана гэсэн ойлголт байхгүй. Одоо манад одоо нохоо алба үүсээ 50 гаруй жил болцсон. Одоо түрүү би хэлсэн гадаад 7 жил болсон. Энэ хугацаанд бол Монгол нохоо сургуулж үлдсэн гадаад дотоод иргэд нохоо сонирхч байхгүй. Түүгээрч барахгүй одоо энэ олон жилд бол одоо Монгол нохоо анхаар сурдаггүй, хизээс сурдаггүй гэсэн ойлголтыг бол одоо олон нийтэд бол манай одоо нохоо сонирхч мэрэгжлийн хүмүүс бол баг өгцөн байсан. Монгол нохоо байгаль дээрээс дутагдсан өөртөө хэрэгтэй минералаа бол өөрөө сонгоод олоод идчих чаддаг. Тийм л авьяастай. Энийг идэж болно болохгүй гэдгийг сайн мэддэг л. Ийм л айхтар хүч чадалтай ухаантай ийм л нохоо юм байна. Манай Монгол нохоо. Байгалийн одоо тэр газар зүүн баримжаа авах инстинкт маш хүчтэй өгчсөн байна. Жишээ нь одоо нэг нохоог бэлгэлдэг ч юм уу тийм. Одоо айл нүүгэл явах тохиолдлуудад хуучин нутаг руугаа 200-300 км-ийн цаанаас буцаад гүгээд очиж тэр баримжааг одоо багны орнууд ч гэсэн гайхаж байна л да. Монгол гарч нохойд цамаанду өл даахта гаргуун 4-5 хоног өлөн явж чаддгаараа бусад үйлдвэрийн том бит нохтоос эрс өөр шалмаг гавшгай анж хотч нохоо билээ. Эвгүй юм мэдчихвэл бөөлжөөд гаргачихдаг. Ямар ч үүр хэрэгэлдэггүй өлчир зэргээрээ чонтой адил. Өөрөө тэр амттай тэмцээд би дийлнэ гэж өөрийнхөө үнэлэх юм бол хөөгөөд үргээгээд тийм ээ зарим нь барьдаг. Тийм боломжгүйг одоо дахиж ирж тийм ээ мэдээлэл өгдөг ийм юм болж шүү гэж. Энэ утгаараа одоо хүнтэй их ойрхон ойлголцдог ийм хижээ баримтаа гэж ингэж ойлгодог. Надад ийм нэг одоо түүхийн олдвор байт юм аа. Энэ болохоор одоо манай хаалхын нутгаас олдсон. Ийм одоо музейд байдаг юм. Цутгуур байгаа, хөрөл цутгуур. Тэгээд энэс их аваад би нэг одоо та бүхэнд үзүүлж байна. За энэ одоо ямар учиртай хүүхэд нохоо хоёр юм бэ гэхлээр энэ хүүг бол одоо жинхэнэ сайхан Монгол малчин ардын хүү ингэж хувцалдаг байсныг одоо товдсон юм гаргасан. Лавузаа шонгоцсон. Пинтүү халимагтай. Бомбаасан хацартай. За одоос нь дээлтэй. Энэ томцсон шахуу Монгол утал өмссөн. Ийм хүүгд өсөж ийсэн байна. За хүү нь болохоор энэ Монгол нохооныхоо асар басрынхаа чихнээс нь одоо доош одоо арцсан. Энэ хоёр өөр хоорондоо одоо эрхэлж тоглож байгаагаар энэ хөрөл цутгуурыг одоо санаа гаргаж хийсэн байгаа. За Монгол онх нь болохоор энд 4 нүдтэй улаалтар нохоогоо одоо төлөөлүүлж байна. 4 дээд 2 нүдийг ингэж тоолгож хийсэн байна. За хушуу ам нэм сайхан богинөвтөр завд сайтай. За толгоо нь одоо сайхан бангахар чих сайтай хүзөө бүдүү. За нөгөө монголчууд бид нар ч одоо нохоогоо ингэж сайхан сүр оруулж арслан шинжийн улам одоо тодруулж улаан хүзүүч хийж өгдөг. Энийг гаргасан байна. 4 хөл одоо бахим чирэг. За сэрвээ сайтай нохооны маань сэрвээ сайтай. За тэгээд уртлаг биетэй. За энэ сүүл одоо хонгорцгийг одоо та бүхэн харж байна. Ийм сайхан одоо нохооны гадаад одоо шинжийг харуулж хийсэн. Ийм одоо хөрөл цутгуур байдгийг. Тэгээд энэ хөрөл цутгуурд бол хүмүүс бол удам залгасан хүү гэр хотоо одоо мансан Монгол нохоо гэсэн одоо нэр өгсөн байдгийг. Энэ ч зогсон сайхан нэр баха. Тэгээд монголчууд ер нь түүхэндээ ингэж нохоотойгоо хамт явж ирсэн юм шүү гэсэн ийм сайхан одоо олдврыг та бүхэндээ танилцуулахад бас сайхан байна. Тэнгэрийн дор хөрөстийн дээр хүний бүтээсэн түүхэнд монголчууд тодмортой. Агуу их өвгд эйдсийн хүчрхэг оршиж явсны хялбархан тайлж болох нэгэн нууц нь Монгол гарч нохоо юм. Нялх балчир хүүхдэд номхон дөлгөөн эзэндээ нэгэн насаар үнэнч хатгалдах дайсан араатан амтанд хурц догшин энэл нохоо эцэг өвгдийн минь бидэнд үлдээсэн үнэт нэгэн өв билээ. Эрхэм мөндөд ахтанд хүндэтгэл үзүүлж байна. Танахыг нутаг усанда сайхан нохоотой айл гэдэг. Тэгээ зорж ирээд ийм сайхан
нохоо хайрлсан танд баярлалаа. Тэгээд энэ хадаг идээгүүр хүлээж авна уу. За боёо ашигны өвөө нөхтөөё. Баярлаа. За амархан сайн байна уу? Энэ өглөөний мэндийг айлтгая гэд. Энэ уулз хоттой одоо сайхан алтар сайхан нохоотой гэд танахыг сонсоод улаан алтар нохооных нь одоо нэг үлгийг ингээд хайрлана уу гэд зорин ирлээ хоёрч. За хайрлаа. Миний гүлэг хотондоо эзэндээ сайн ханиулж явнаа. Эмэн хийж өрөөё. За гэрүүд басар гэдэг ирэх. За надад асар гэдэг ирэх. За гэд зүүн шигэнд хотондоо альтай сайн хоолороо. Басар. За гэрийн нохогроод басар гэж нэрвэлөө. Монголчууд өөрийн нохойг сонгохдоо айл аймагтаа нэртэй сайн нохооны гөлгийг ихэд шинжин бэлэгшэн авдаг. Их нохойг нь хооллож, эзэн хүнд нь бэлэг сэлтвэрж, хүндэтгэл төгс ёслол үйлддэг. Монгол гарж нохой үеэс үед улам хүчрхэгжиж байсны нэгэн шалтгаан нь энэ бүлгөө. Нохоо сайтай айлд хүн буухтай нохоог нь ярьдаг шин. Бидний их сайхан нохоотой. Тэдний нохоонодоо тэгж гэр хотоо хамгаалдаг. Өөр төлийн сайхан зөв өсгөөд өөр хоорондоо солилцоод ингээд явах юм бол одоо Монгол нохоо маань бидний одоо анд нөхөр хэвээр байх юм аа. Хэвээр үлдэх юм аа. Үйлдвэрийн нэршлийн тухайд гэх юм бол өөрөө энэ нохоо маань маш эртний үйлдвэр учраас тодорхой хэмжээнд энэ нэг эрттэй хэн үед хилдэг байсан нэр байх ёстой гэдэг утгаар авч үлцэхлээр яах аргагүй гарж гэдэг үг маань өөрөө гарч ирдэг. Манай цэвлийн толгойд одоо 30-аад онд гарсан толбий идэвхтэй голцоо өгнүүдийг авсан юу гэхэд тэрэн дотор нохооны үйлдвэрийн нэр гарч байж байгаа. Гар зэхлээр энэ болчихж байгаа тийм ушерб нөгөө гар зохиордол тийм гаруузаа. Гарж гэдэг нь гарцзий гэж. Гарж нохоо. Тэгээд амтан гээд толгой хам дүүтгэн чадал сайтай нохоо гэсэн. Тэгээ бодглохоор энэ бол монголчуудын нэлээд тийм идэвхтэй хэрэгэлдэг үг байсан юм шиг хойж байгаа. Тэгээ монгол бичгээр одоо бичглэр яг нэг үе дээр хүмүүс явахтан гарц нохоо гэдэг. Гарц нохоо гэдэг үг угаасаа зарим нутагт гарц гэж хэлэгддэг юм шиг байна. Гэхдээ монгол бичгээр бичдэг галгийг харахад бол гарцзий гэдэг ийгэр төгсөж байгаа. Тийм ийгэр төгссөн юмнууд бол үндсэндээ зөөлрөөд ЖЗ бол үндсэндээ эртний монгол хэлний нэг авна шүү дээ. Тэгээ бодглохоор зарим нутагт нутгийн аялгаугаар гарц гэж хэлэгдээд байдаг. Зарим яг үндсэн бичлэгийг харахад бол гарч ин зөв юм шиг байна. Ягаад гэвэл ийгэр төгсдөг учраас. Монголд бол гал шарын Баян утгийн аймгийн анч тайган нохоо байна. Энийг бас бүгдээр ялгаж салгаж ингэж нэг ойлгохтой болох хэрэгтэй баха. Тэгээд энэ дээр судалгаа хийгдэх баг. Монголчууд шиг ийм том Төв Азийн уудам орон зайг эзэрхий. Тэгээд нүүдлийн малгаж хоттой байсан хүмүүс өөрийн гэсэн бүр шалгарсан нохойтой байх юм гарцаагүй л дээ. Монгол нохоогоо хамгаалж байгаа олон сайхан залуучууд байгаа л да. Тэгээд эднэртэйгээ бид нар холбогдоод ер нь улам сайн ажил хийж энэ нохооныхоо удмыг сайхан авч үлдчихэж байгаа л да. Бас баяртай байна. Энэ бол бидний ололттой давуу тал. Монгол нохоо бол өнөөдрийн байдлаар бол энэ Монгол газар шоронд Монгол нутагта тасарчаагүй. Би энэний тал дээр л одоо би малчтаа чилдэг. За нийт одоо телевизэрч 5 хүндээ нохоос нөхдөг бүх хүмүүст хэлье. Энэ бол хүний нөхөр байсаар өнөөдөр хүртэл ирсэн. Тийм болохоор Монгол банкар бол хамгаалах хайлах ёстой амьтны нэг юм аа. Монгол нохоо гэдэг бол дэлхийн нохтын өвөг эцгээ гэдгийг бид мартаж болохгүй юм байнамаа. Энэхүү Монгол банкрын одоо бүх түүхийг за монголчууд одоо энэ Монгол банкрыгаа одоо дээдлж за би түрүү хэлжсэн энэ монголчуудын арслантай авдар гэж ярьжсэн энэ өвөг дээдсүүд маань хүртэл Монгол банкрыг шүтэд дээдлж авдрандаа хүртэл зурж ирж ингэж явж исэн байна гэж би боддог. Тэгээ монголчуудын арслан гэж цас туулын цагаан арслан гэж яриад байдаг ш. Тэр бол явж
өндөр ууланд бол Арсланбай хэсэм үгүй юу энэ Монгол хоогол хэлдэг байсан юм шиг. Одоо энэ их сургуульч юм уу төв музейн урдуур байгаа олон баримлуудыг сүм зарим албан газрын өмнө байгаа баримлуудыг хүмүүс Арслан гэж ойлгодог. Гэтэл бол энэ монголчуудын үлгэр туйст гардаг басар нохой Монгол Арслан нохойны л баримл гэдэг байсан. Тэгээд ингээ өвөрмөцөөр нь гэж хадгалж үлдсэн бусад бүх нохойноос бол төсөөр ялгаатай. Монгол анхныхаа одоо улам их үржүүлж, за улам их шүтэж, улам их нээлттэй болгож, хамгаалтандаа авч энэ дээр бол бүгд онцгой анхаарах ёстой л гэж би одоо ингэж боддог. Үнэхээр энэ гахалтай монголчуудын 58 мянган жил яг үемах зүйлэн 4-5 мянган жилийн турш бүтээсэн. Тэгээ өөр үндэстэнд бас тарааж өгсөн энэ нохойны соёлыг бид нэр хадгалах, хамгаалах, дахид сэргээх одоо бүрэн цогцоор нь бий болохыг л оролдох хэрэгтэй гэж бодож байна. Бодиттой судалгаан дээр дүнэлтүүд байдгүй учраас ингээд тийм хоёр талтай, хоёр үзүүртэй болчиход байгаа. Энэ бүхнийг бид нар эцэстээ яаж загнах ёстой вэ гэхлээр яг харахгүй бид нар эхлээд одоо өөрсдийнхөө оюун санаа, үзэл бодлыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр монголчууд Монголын төр засагаас олон малтай малчдыг урамшуулдаг, бодлогоор дэмждэг. Жил бүр одоо жишээ нь тухайлбал Монголын цагаан сараар малчдын баярын энэ өдрүүдээр малчдаа сайн малчин гэдэг урамшуул шагнал олгодог. Одоо олон төлөв хийсэн тийм ээ гэж шагнал одоо урамшуул олгодог. Тэгэхээр тухайлбал энгийн жишээ одоо ингэ бодоход тэр малаа өсгөж үржүүлж байгаа хамгийн олон малтай байгаа. Тэр мянгад малчтад тухайлбал цэвэр одоо цусны Монгол нохойныг хөлөг өгөөд тэгээ тэр улсууд нь өсгөж үржүүлээд магадгүй хосоор нөгөөд өөр цусны хоёр хөлөг. Тэгээд тэр мянгад малчны одоо нохойны төлшүүгээд цааш нь малаа өсгөж үржүүлж байгаа улсууд аваад ингээд бэлгшээгээд тийм ээ ингээд явдаг. Тийм одоо жишээ нь энгийн зарчим байх юм бол энэ маань бас Монгол нохой цаашдаа олон бол үрж их Монгол малчид маань Монгол нохойтойгоо зөв малаа малдаг, хамгаалдаг ийм болцоо болон бас өртөх юм а гэж би дотор бодож байна. Байгалаас ганц үлдсэн хүний орон бүтээлд оролцоогүй нохой гэдгийг л ингэж ойлгох хэрэгтэй. Ийм брэндтэй, ийм сайхан нохойтой байж бид одоо гадны нохой руу хардггүй гэдэг жоохон сонин санагдав. Монгол нохой бол яг гоё юм ухаалаг, яг байгалаараа байгаа. Яг гоё юм цэвэр чигээр нь л авч үлдвэл тэгэл бидний зорилго тэр Монгол нохойг судлах, сэргээх тэгээд одоо яг л шинэ үйлдвэрийн хойно, шинэ үйлдвэрийн бүр ямаа бий болгодог шиг анхны их сүрэг бий болгох, тэрийг бүртгэх, баталгаажуулах ийм ажил хийх ерөн төлөвлөгөөтэй байгаа. Техникийн ээлжинд нэг тийм цөм сүрэг бүрхээр хэмжээний сайн үйлдвэрийн муу болчихсон үйлдвэрийн өөрчлөлт орсон биш. Тийм цөм сүрэг бий болох хэрэгтэй. Тэндээсээ селекцийн буюу өөрчлөлийн ажлыг хариулахар зохистойгоор зохион байгуулагт нь оролцож байгаа хэрэгтэй. Цэвэр Монгол банхрыгаа энд стандартын батлаа дангаар нь үржүүлье гэсэн ер нь саналтай байгаа. Тэгээд хамгийн гол юмнууд мэдээж хятад одоо төвд банхрыг үржүүлээд нэлээд өндөр түвшинд хүргэжлээ. Тэнд бол өөрийн гэсэн типтэй тэр одоо маш их хүснэ остой ч юм уу үйлдвэрийн тип гэж том юм байдаг л да. Тип нь бол маш тодорхой болсон байна. Тэгэхээр Монгол банхрыг энэс их хамгийн ойрын хамаатан учраас бид нэр төвд банхраас их ялгаатай болгож үржүүлэх хэрэгтэй байна. Тэгээ Монгол банхар дээр одоо ийм банхар яг ийм байвал одоо үнэхээр сайн цэвэр банхар ийм байх хэрэгтэй байна гэсэн чиг хандлагаа бид зөв тодорхойлоод нэг тип барьж одоо тийм үйлдвэрээ гаргаж үржүүлэхдээ илүү анхаармаар санагдаад байгаа. Хэдүүлээ тэгээд цөөхөн жирсэн үйлдэлсэн өөрсдийнхөө өв соёлын ямиг бид зөв зохистой хүүхэд хойч үедээ өвлүүлж мөн эргээгээд одоо манай монголчууд ярьж гаржин дуу гарсан газар чон ирдүү гэдэгтэй одоо энэ нохойн дуугаар бүгдээрээ монголчууд бас ярьдаг. Энэ нохойн дуугаар бас хариуцдаг. Энэ нохойн дуугаар одоо муухай юм зай үлдэж хөөгдөж идэг гэдэг. Энэ утгаараа бас монгол хүмүүсийн эр зэрэг хэмэр золбоо нь тэндээ бас явдаг юм болов уу? Монголчуудын соёл, монголчуудын одоо эд өмч бүхэн одоо улам сайхан хөгжиж өргөн дэлгэр сайхан байх болтугай гэдэг өрөөлөг дэвшүүлье. Тэгээд бүгдээрээ одоо энэ хүн сайхан нохоогоо хайрлж хамгаалж өөр хойштой өвлүүлье. Монгол цус биеэр минь логшижл байсан цагт дээр мөнх тэнгэр хөхөрчл байсан цагт өндөр цавчин уулас тал хээр
говь хангайд минь Монгол гарж ин хойндоо өн мөнхөд суурайд сар байх болно. Монголчууд ерөөлтэй ард түмэн. Үеийн үед энэ сайхан нутагта дэлгэр сайхан амьдрсаар байх болно. 왔어.